Засгийн газрын ээлж туралдаанаар 20 гаруй асуудлыг хэлцлээ. Сүүлийн жилүүдэд улс төрчдийн нэр холбогдсон жижигдэн үйлдвэрийн сан, хөгжлийн банкны зээл, нүүрсний улгаатай холбоотой ашиг сонирхлын зөрчлүүд ард түмний бухимдлыг хүргээд байгаа. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар шинжилэн тогтоож өгсөн. Энэ хүрээнд улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт улсын хурлын гишүүн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн цаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тогтоож өгснөөр төрийн хөтөлбөр сургалтын зээл тендерт оролцохыг хоригложээ. За зарим албан тушаалтнуудыг яагаад дурдаагүй байгаа вэ гэж бас сэтгүүлчид асууж магадгүй. Энэ бол эдгээр албан тушаалтнуудад энэ хориглол тогтоож байгаа тохиолдолд бусад шатны засаг даргын хувьд угаасаа энэ өөрөө ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулагдаад явчих ийм боломжтой гэж үзэж байгаа. За хууль хяналтын байгууллагын тухайд мөн өөрсдөө төрийн эрх барих дээд байгууллагад томилогдож байгаа, сонгогдож байгаа албан тушаалтнуудын хувьд энэ эрхийн хүрээ хязгаар дотор үйл ажиллагаагаа явахад бусад албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт, за тухайн мэргэжлийн ёс зүйн дүрмүүдээр давхар зохицуулагдах боломжтой гэж үзсний үндсэн дээр саяын дурдсан албан тушаалтнуудыг улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд гэж тодорхойлсон. Монгол улсын валютын нөөц 2022 оны эцсээр 2 тэрбум Америк доллароос доош орох эрсдэл үүсээд байна гэж мэдээлж байсан. Харин оны сүүлчээр 3 тэрбум 400 сая Америк доллар болж өссөн байна. Ингэснээр олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж дефолт зарлах эрсдлээс зайлсхийж чаджээ. Цааш засгийн газар нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр тогтоол гаргасан байна. Ам үнээр 1 тонн нүүрсийг 109 Америк доллараар зарж байсан бол хил үнээр 203 Америк доллараар зарж байгаамаа. Монгол улс бүх нүүрсээ биржээр зарна гэдэг шийдвэрийг гаргаад 2 сарын 1-ээс биржээр зарах бэлтгэлийг гаргаж байна, явуулж байна. Улсын хурл бол биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар мөн биржээр нүүрсээ худалдаа олоход төр журмыг бас батлаад үнийг хэрэгжүүлэх ажлыг хийгээд явж байна. Энэ бол үндсэндээ Монгол улсад орж ирэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ил тод болгох, гэрээний цаан янз бүрийн яриа хөөрөө байдаг гэдэг зүйл дээр цэг тавьж нүүрсийг өрсөлдөж авах, өрсөлдөж байж худалдаж авах, үн өсөх эм таатай боломжуудыг бий болгож өгч байгаагаараа онцлог юмаа гэдгийг хэлье. Мөн засгийн газрын хуралдаанаар 2023, 2024, 2025 онуудыг Монголд зочлох жилээр зарлалтантай холбогдуулан Монгол улсад зуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлжээ. Түүнчлэн А92 авто бензиний үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авахар болсон байна.